Хятад бижи уугаад яг Монголоо аврах уу? Гэтэ баяр цогт амар олон краштай юм л ш тий. Сүүлийн Итаванд үрэгт гарсан эмгэнэлт хэрэг явдлыг солонгосчууд өөрсдөө муу ёр, альпин жүтгэрүүд босоо оруулангуудын ич хіднээс бус зохион байгуулалт сул урьдчилан сэргийлэх ажил хийж чадаагүйтэй холбон авч үзэж байна. Тэд хэнийг ардын дайсныг олж гахаа зүйлгэн буруутгахаас илүү юунаас болов яагаад гэдэг учир шалтгааныг нь хайдаг. Хаа хоригл гэдэггүй, хааж хориглохчгүй. Харин алдаанаасаа суралцаж эргэжил эмх цэгцтэй тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Харин манайхны дийлэнх нь муу ёр, шулмас цэцгэр, мангас чөтгөрийн баярыг хаа, хоригл, түр, хян, шалга гэцгээдэг. Хамгийн гол ялгаа нь хөгцсөн оронд асуудлын шалтгааныг хайдаг бол хөгжөөгөө оронд ардын дайсныг олж гисгэхийг урьдчил болгодог. Бүхнийг хаах, хориглохыг төрөөс шаардчихад дараа нь дарангуулагч муухай төр гэдэг нь чухам эмгэнэл тэнд оршдог. Төр дэлхийд хэвшил болсон янз бүрийн урлагийн урсгал, бүжиг, дуу, хувцас загвар, ном киног хориглосоор ирсэн боловч хүүхдүүд хүмүүс тэгэх тусмаа хорхойсон танилцсаар ирсэн. Үүн дээр төр нэг ч ялалт авч байгаагүй ч далимд нь төр нэртэй эвэртэн туурайтнуудын дархан эрх нэмэгдэж байдаг. Чихэр гуйсан 9 настай охиныг согтуу гарч ирээд өвдөглөж, багийг нь хуулж хайсан 56 настай хижээлэрийн архины хөөрөл юм л бол гар хөлөөр шийддэг үйлдэлд хүрэгдэг шалтгаанаас илүү мангас чөтгөр буруутан болж байна. Хөөрхийн настай хүн айсандаа өшгөлсөн байх ч гэж байх шиг. 56-наас бол өтөл буурай нас ч биш, хижээл нас. Америкийн ерөнхийлөгч Жо Байденгийн хүүхэд байхаар нас. 56 наснда хөдөө бүүхэл хотод орцонд шулам явж байдаг. Хаалга тогшиж чихэр гуйдаг гэдэгт итгэдэг хүн байгаа бол тэр Монголын мухар сүсгийн байгаа царай. Аавдаа алгадуулах сайхан алганы боовны амт гих зэрэг садомазохист маягийн зодуулж өвдөж байж таашаал авдаг сэтгэлгээний гажуудал хоцрогдол хүний өөрийн хүүхдийг өшөглөх зодох бурангуй явдлыг өнөө цагч тээсээр байна. Эрт цагт аав нар арх уудаггүй уулаа чимээ архиа шимдэг хүүхдээ битгий хэл малынхаач толгой түрүүнд гар хүрдэггүй байсан бол өнөө цагийнх нь эр эмгүй согтуу хүлчүү бөөн стресс орилон хашгираантай тэр бүхэл төрсөн өрөө тогоотоо ус руу чичгдэг зэрлэг балмад болсон. Хүүхдэд хөл битгий хэл гар хүрсэн хил амаар доромжилсанд хэн буруутай биш юу буруутайг бодож тунгаацгаая. Аавдаа алгадуулах юун сайхан байх вэ? Алгаддаг аав биш өшгөлдөг аав олон болоод байхад бүрэл муухай. Сүнсний баярын үеэр гарсан ямар нэг явдлын цаана чөтгөрүүдийн буруу биш хүний сэтгэлгээ харилцаа нийгмийн шалтгаан байгаа. Наадмаар хэрэг гарахаар л бүх морь шинэ жилээр элдв юм болохоор шинэ он буруутай биш бидний хандлага сэтгэлгээнд л асуудлын уг шалтгаан байгаа. Чихэр гордож айл хэсдэг нас минь чимээгүйхэн надаас холдон одлоо. Эх оны төсвийн хилцүүлэг төсвийн хэрүүл болон өрнөж байна. Улсын хурлын гишүүн Даваас Сүрэн сангийн сайд Жавхлан нарын өндөр бооцоод халц тулаан болж байгаа. Үнийн шудраг байдал чи энэ үү? Тэгээ яас. Үнэхээр харамсмаар зүйл болж байгаа. Чи хаана банк байна, хаана сан байна, бүгдлүүн гард үрж байна. За зөндөөл доромжллоо, зөндөөл бүртгэлээ, зөндөөл твчлээ. Гү чи авсан ч худлаа юм уу? Гишүүн Даваас Сүрэн шууд давтлан шулуун цохилтууд хийж эхэлсэн. Хөгжлийн банкны өрөнд улс баталгаа гаргах, Чингис хаан банкнд байршуулад авч чадахгүй байгаа 40 тэрбум. Дүүгийн хаан банк ба санхүүгийн байгууллагаар бичил санхүүгийн зээл авсан зэрэг сэдвээр ширүүн цохилтуудыг угсруулан буулгасан. Чиний танил хүүхэн уянга зээлийн санхүүжилтийн хилцээний захирал хийсэн. Пүрэв сүрэмчин ДБМ лизингийн захирал хийсэн. Тэр Баттгүй захиралтаа эдний авгаа New Govi Gate гэж компани хамтран эзэмшдэг байхгүй юу? Харин сангийн сайд хэсэг нүдүүлсний эцэст сөрөг довтлогоонд орлоо. Даваас Сүрэн гишүүн маань өөрөө одоо шудраг үнний туйлд одоо ийм дүрд гүгээд байдаг. За цаана бодит үйлдэл нь ямар байгааг мэдж байгаа хүний хувьд бодоход үнэхээр харамсмаар зүйл болж байгаа шүү. Дээд тал нь 60 сая доллараар барих дархны арьс ширний үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 160 сая еврогоор хийх болгож 2-3 дахин нэмсэн. 103 сая долларын зээлд нь засгийн газрын баталгаа гаргуулахыг санаархаж байгаа. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнхөө сонгуулийн менежер улс төр судлаач Ганс Үхийг захирлаар нь томилуулсан гэж хэлсэн. 103 сая евро дээр нь засгийн газрын баталгаа гаргая гэд
хүсэлтэд ирүүлсэн байгаа. За тун удахгүй бид энэ ямар ч боломжгүй ийм хариуг өгнө. Харин Даваасрын гишүүн хариуд нь би томилуулаагүй гэж хэлсэн үү? Би улсын хурлаас энэ бүтээн байгуулалтыг хариуцж байгаа. Ганц үхийг даргаар нь тавиулсан нь үнэн. Яагаад гэвэл төслийг амжилттай явуулъя гэж гэх мэтээр ярьсан. Улс төр судлаач хүн арьс шир судлах уу? Арьс ширний үйлдвэрийн том төслийг улс төр судалж хэрэгжүүлэх үү? Улсын хурлын гишүүн төрийн өмчит компани захирлыг томилох эрхтэй юу гэх мэт хачин сонио асуулт эндээс урган гарч мэрэгжил эзэмшигч бус цүнх баригчдын ээлжит нэг томилгоо энэ хэрүүл зодон дундаас ил боллоо. Ичгчүү шалгуулаарай чи. Бүгдийг та хийж байгаа заа. Зүгээр би нэг хэсгийг хэлж байгаа шүү. Даваасрын гишүүн хариуд нь сангийн сайд Жавхлан Дархан Минж хувьцаат компанитай хэрхэн холбогддог баримтыг дэлгэглээ. Дархан Минж компани захирал анх болд сангийн сайд Жавхлангийн 7 болдог компани хоёр Premier Investment Group-ийг хамтран эзэмшдэг. Дарханд Итали технологийн үйлдвэр баригч чухал найзынх нь өөрийнх нь зээл авч өгдөг компанид харшлан гэж үзээд засгийн газрын баталгаа гаргахгүй юм байна. Италийн тал 160 саяын үнийн санал ирүүлсэн. Бид үнэтэй байна гэж хэлсэн 90 сая евро болохоор байна. Би бол баталгааг мэдэхгүй гэж хэллээ. Дархны арьс ширний үйлдвэрийн цогцлбор гэж хувийн төслийн яг хажууд дархны арьс ширний үйлдвэрийн цогцлбор бүтээн байгуулалт буюу бүтээн байгуулалт гэдэг хоёр үг нэмээд төр үйлдвэр байгуулахаар болсон. Нэг талаас Хөгжлийн банкнаас 16 тэрбумын зээл авсан хувийн хвшил нь 42 тэрбумаар цахилгаан, цэвэр бохир усны шугамаа 95% татчихсан гэх. Харин нөгөө талаас маш бага ажил хийчгээд 42 тэрбум төгрөг нэхэж байгаа гэх. Дархны арьс ширний үйлдвэрийн цогцлбор хэмээх хувийн компани инх баяр нь Хөгжлийн банкнд ажиллаж байхдаа өөртөө зээл авч бусад хувийн хвшлээ өрөнд оруулсан гэх. Тэрийг хийжсэн захирал нь одоо шоронд байгаа юм шиг байна. Тэгээ тэр төслийг бол бид нар хайсан. Даваасрын гишүүн мэрэгжлийн бус улсад очиод амар хүчин чадлаас давчихсан. Тооцоо судалгаа муутай, асар их мөнгө хийх гээд оролцсон юм байна лээ гэж хувийн хвшлийг шүүмжилж байна. Тэгвэл төрийн компани захирлаар өөрийнх нь тавьсан ганц үхийн арьс шир судлаач биш, улс төр судлаач мэрэгжил нь тохирох уу? Ер нь төр ба хувийн хвшил хоёр хоорондоо түншлэх юм уу, өрсөлдөх юм уу? Төр нь хувийн хвшилтэйгээ өрсөлдөхгүй гээгүй лүү гих зэргээр гурвалжин дөрвөлжин хэрүүл маргаан өрнөж байна. Улс төрчид нүүрний арьсаа хичнээн ширлэвч, улс даяараа хичнээн хэрэлдэвч Монгол малын буян арвичихгүй юм. Итали мэтийн орчин үеийн технологиор арьс ширний үйлдвэр босгож чадвал жилдээ 200 сая доллар олох боломжтой гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд улсын хурлын гишүүн Даваасрын хөвсгөлийн хүн бүхэнтэй намайг холбож болохгүй. Монголын 10 хүний нэг нь хөвсгөлийнх гэсэн бол сангийн сайд Жавхлан санхүү эдийн засгийн мэрэгжилтэн бүхэнтэй намайг хардах хэрэггүй гэсэн байна. Монгол улсын 2023 оны төсөв биш. Улсын хурлын гишүүдийн ашиг сонирхлын төсөв юм шүү. Бие биенээ харилцан хөөсөөр байгаа арчилсан намынхан бие биенээ уулзах гэлээ гэж хөөдөг болсон байна. Баасан хүн нар Эрдэнэийг Женко батуулахтаа уулзсан гэж хөөхийг хүссэн бол Эрдэнэ түүнийг өөрийг нь өрсөөд хөөсөн байна. Эрдэнэ Женкотой уулзаж гар хөл барьсан зүйл байхгүй, Жонхуугийн троллууд баг шиг мангартаараа новш гэж жиргсэн. Гэтэл чухам өөрийнх нь болон Батулгын гар хөл болсон хүмүүс Плюскай зочид буудалд уулзсан байх юм. Гар хөлүүд нь уулзна гэдэг гар хөл барьсан тооцогдох уу? Гар хөл шүргэлцэн гэж үзэх үү? Зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар Эрдэнэ нь Баттулгадаа илбгийг хай, надтай квота тохирё гих зэргээр мессеж хайсан ба гарч бариагүй, хүлж бариагүй гих боловч гар хөлүүд нь бол уулзсан ажээ. Эрдэнийн хэн нэгний шидсэн чулуугаар хүн зохиж алдаг хүмүүст хэлэхэд тэр алдаг, алуулдаг хүмүүстэй чинь адил биш шүү гэсэн хатуу хөтөө зэрлэг балмад үгтэй жиргээ нэгийг бодуулж нөгөөг сануулна. Тэр бээр цэрэгт байхдаа хүний толгойг чулуугаар цохин амх охроосон хэрэгтэй шүүхээр яш шийтгэл хүлээж байсныг өөрийнх нь жиргээний үг сануулж орхилоо. Эрдэнийн талайхын ч сүүлийн үед Эрдэнийгээ хүчтэй хөөж байгаа бол Эрдэнэ тэднийг бөөнөр нь хөөж байгаа. Арчилсан намынхан Шангрила гэх мэт үнэтэй газрын тансаг ресторануудад арччлал, Монголын төлөө эрүүл мэндийн өвөл хайхран, шарт шимэл, пиж уух, тансаг хоол идэн уулзаж, бие биеэ уулзалтанд хөөж, уулзалтаас хөөцгөх болсон. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Шижээр, Олимпийн аварга Төвшинбаяр, Талигаач начин Инх Батыг зодсон офисын өрөөний эзэн Гал Эрдэнэ нарын залуучууд ширээ дүүрэн Цинтао хятад шагаарыг уун сууснаа Монголыг аврах болно гэж тайлбарлажээ. Уг нь Монголоо аврах нь Монголд үйлдвэрлэсэн шар ариг уух энгийн алхмаас эхлэх байсан.
Улс төрд авьяастай биш маа гэхэд олон нийтийн игдүү хүргэх алдаа гаргахгүй байх мэдрэмж өчүүхэн ч алга гэдгээ танилцуулсан. Үгүй яах вэ? Хятад бие хэдэн шилийг хороож эх орноо хамгаалсан ч байж болох юм. Улсын их хурлын гишүүн асан Монголын бүх салбарын шахам сайдсан баяр цогт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тухай Швейцараас ирсэн бичгийг прокурорт хаалганых нь гадаа өгөх маягаар үүдний шатн дээр нь хэвлэлийн хурал хийж улс төрд иргэн ирснээ зарлалаа. Эрдэнэ арчилсан намаас баяр цогтыг хамгийн түрүүнд хөөж байсан ч эргүүлэн элсүүлсэн юм. Харин баяр цогт офшор дансны мэдүүлэгтээ Монголыг андууран хөөж өөрийгөө хятадын иргэн гэж мэдүүлж байсан. Түүнийг 6 жил хэрэгт холбогдуулан шалгаж 3 шатны шүүхээр буруутгаад байсан ч цагаатсан. Баяр цогт цагаатсан юм бол харлуулсан тал нь харлах уу гэдэг асуулт ч үлдээд байна. Баяр цогт улс төрд иргэн ирснээр арчилсан намынхан 2 тал байснаа 3 хэсэг болох уу, 1 болох уу гэдгийг харахад илтлээ. Ингээд 4 улсын хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор гин буруугүй гэдэг нь одоо нотлогдож цагаатсан ийм шийдвэр бол гарсан шүү гэдгийг бол хэлэх гэсэн